өнөөдөр ингээд аяллаа эхэлж байна. Энэ ямар ч гоё. Бүрн ингээд найгаад өдөржингөө явж бүр амар өлсөд ядраад айлангад очсон бэ. за ингээд метрогоор явж байна. Та бүхэн энэ эргэн тойрны байгалыг харж байгаа. Надтай хамт явж үзээрэй. За баярлалаа. Миний Айсан Менгэн хот. Үнэхээр гайхалтай хот байна. Надтай зүг байгаараа. Миний айсан мянган хотоо.
За дахиад ингээд бас урдаас нэг хүн ирээд одоо дахиад замаа солих гэж байна. За ингээд энэ зам тийшээгээ нэлээ урт байна. Тэгээд энэ яг энэ модон юун дээр ингээд шууд суугаад явхаар доор ингээд так гэж тийм дуутай. Тэгээд ерөөхдөө яах вэ зүгээр энэ ингээд $5 нэг хүнээр ингээд нэг юм аялал жуулчлал бүтээгдэхүүн байт юм байна. Яг уу сонирхолтой юм байна. Coconut cone? Coconut. Yeah. Okay. I want to Two. Very nice. Very nice. Thank you. Where you from? Mongolia. Mongolia. За ингээ 10 минут тэртээ яваад энд нөгөө нэг жуулчдыг авчирдаг худалдааны газар байна. За эндээсээ ингээд буцаад тийшээ явд юм байна. За ингээд сая замд бол энэ залуу нэг хөрхий бараг 4 удаа зогсож энэ халуун наранд одоо 35 градусын халуун байгаа. Ингээд дугуйгаа солиод ингээ явд юм байна. Маш их хэцүү ажил хийдэг юм байна. За тэгээ ер нь ингээд энэ Камбож улс бол 16.5 сая хүнтэй. За энэ Батамбог хотод бол 300 гаруй мянган хүн амьдардаг. За энд бол аялал жуулчлал бол Сием Рип хотыг бол нэг сайн хөгжөөгүй ч гэсэн одоо жишээлбэл ийм аялал жуулчлалын бүтээгдэхүүнгээд энүүгээрээ нэг өдөрт нэг хүний $5-оор мөнгө олд юм байна. Ерөнхийдөө бол жуулчид бол бас зөндөөд явж байгааг сая харлаа. За энэ охины нөхөр нь энэ нөгөө саяны юуны жолооч юм байна. Трайны. Тэгээд энд яг энэ ч ингээд амьдраад энэ хоёр хүүхэд нь энэ хэд ингээд энэ ч амьдраад за энэ охин болохоор энийг мухлагаа ажиллуулангуудаа сая энэ бамбуу трейнийг модоор хийсэн энийгээ зараад тэгээд энийг хийж зардаг. Тэгээд энэ хоёрын авсан цалин нь ерөөсө хоол ундандаа л хүрдэг гэж сая ярьжээ. Надаа. Thank you very much. This is how much? $1.5. За ерөнхийдөө бол Камбожуудын амьдрал маш хэцүү. За $80-100 цалинтай дунд цалин. Тэгээд хөрхий ингээд амьдрдаг юм байна. Яг эндээ ингээд амьдраа явждаг юм. Амар халуун 35 градусын халуун. Энэ нөгөө нэг энэ кокосын шүүст аюу гоё амны цангаа гардаг юм шиг байна. Хөрхий ингээд хичээлээ хийгээд сууж ийн энэ охин. За энэ Камбожуудын 96% нь Кхмер үндэстэнгүүд. За энэ охины ингээд бичиж байгааг нь харахад энэ Кхмер хэл нь нэг юм сони араб юу шиг юм нэг юм бөөрийнхи үсгнүүд бичээд иж бичгэн. За ерөнхийдөө бол ингээд энэ цуугаад трайна хүлээж авахдаа эднэрийн амьдралыг хараад бол үнэхээр бас өрөвдөж суун. За энэ арт түмэн бол Кхмерийн арт түмэн бол асар их зовлон үзсэн. За ер нь бол 1863 оноос 1953 он хүртэл бүхэлдээ 90 жилийн турш Францын колонд байсан. За тэгээд тэрнээс 1953 онд тусгаар тогтнолоо авснаас хойш одоо иргэний дайнд бол 30 гаруй жил иргэний дайн болсон энэ орнд. За Пол Потын улаан Кхмерүүд бол 1975-аас 79 онд бол өөрийн арт түмнийх одоо цөөнх буддын шашин тунгууд, за цөөнхийн бүлэг, за мөн буддын шашин тунгууд ер нь л одоо өөрийнхөө илүү гэж үзсэн одоо хүмүүсийг бол асар их алан хятсан. За өөрийн арт түмнээс одоо 1-3 сая хүнийг алан хятсан. Түүхэнд одоо Пол Потын геноцид гэдээ үлдсэн. Амьдралын түвшин яг одоогийн байдлаар бол энэ аялал жуулчлал хөгжүүлснээс хойш арай гайгүй болж байгаа гэж үзэж байгаа юм байна. За ерөнхийдөө бол амьдралын түвшин бол нэлээд доогуур. За тэгээд мэдээж эрг одоо энэ Батамбонг, Сием Рип хотод бол аялал жуулчлал хөгжсөн хэдий боловч одоо ерөнхийдөө бол дунджаар нэг сардаа нэг $100 цалин авдаг. За Пномпень гэх том хотуудад бол гадаад компаниуд маш их олон байдаг. За тэндээ бол нэлийн гайгүй өндөр цалин авдаг гэсэн. За тэгээд одоо энэ айлыг ингээд хараад байж хахад бол ингээд нохоо мууртайгаа ингээд хүүхэд нь ингээд нэг дүүжин орон дээр энэ хоолунд хийж байгаа нөхцөл энэ төр нь бол үнэхээр хэцүү л харагдаж байна. Энэ хүүхэд одоо ингээд хичээлээ ингээд ганцаараа давтаал тэгээд энэ тэнд явж байхад бол тэр одоо нуур муурын усандаа ингээд хүүхдүүд ингээд өдөржингөө
тэр одоо Тонле Сапын нууранд бол ингээ өдөржингөө ингээ хэдүүлэхнээ тоглоод тэр айхтар нууран дотор живчмээр ч юм шиг. Ер нь ингээд явж байхад бол амьдралын түвшин бол нэлээд доогуур хэцүү байна. What this is? И бүрх хөөрх. Like this. 1 1, 2, 2 3 4 5 6 7 8 9. Бас англиар ярина. One more time. Okay, no problem. What is this? 1. 10. Ямар хөөрх юм.
Уулан дээрээс бууж ирээд энд жуулчтай хамт за яг энэ бидний урдаас харсан уулны агуугаас гарч ирдэг сарсан багаахнуудыг хүлээгээ сууж байна. За энэ сарсан багаах нь ямар учиртай яг 5 цаг 30 минутанд өдөр болгон гарч бөөнөрөө нисдэг гин. За ямар учиртай үргэлэг хийд юм уу яадаг бүр гайхаас хүлээгээ сууж байна. За та бүхэн ч гэсэн надтай хамт цаг байж энэ сарсан багаахнуудыг бөөнөр гарч ирэхийг хараарай. За тэндээс л гарч ирнэ дээ. Where? So now, How many? so now you understand 45 minutes. 45 minutes. За яг энэ сарсан багаахаа гарч ирэх агууны хажуудын том будда бурхан бүтээж байгаа юм байна. За ингээд нэг хэдэн европчуудтай хүлээгээ суугаад байна. 6:43 боллоо. Ама хангаж болохгүй гэсэн чинь ам руу орно гэсэн. Оо! Няра, ямар их юм бэ? За өстө яг гарч ирлээ. 4 сая гарч ирдэг гэсэн хэлсэн сая энэ гайд. Тэгээ энэ одоо жижигэн болохоор 4 сая хүрдэг юм байна. Одоо ингээд гарч ирэл гарч ирэл. Оо. Тэгээ айгуу сонь яг нэг цагт 5:36-гийн хооронд гардаг гэсэн яг л 6 цагт гарч иж байна. Вау. За. Энэ жуулчид ч гоё зураг аваад их баяртай ах шиг байна. Нэрээ сони юм байна. Яараач. Манай гад амаа ангаж болохгүй шүү амрууч орчих шүү гэдээсэн шүү дээ. Тэр нэр арай л ямар сони. Тэр хараа тэр. Ямар сони. Вау. Бөөнөрөө би одоо 2 минут 44 секунд биччихээн. Тэгэхэд л ингээд бөөнөрөө л гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр 4 сая гэдэг нь үнэн юм байна л та. Яг одоо Батамбаг хотын төв гудамжаас та бүхэнтэйгээ мэдчиж байна. За энэ төв гудамж бол Францын колоничд байх үед францчууд барьж байгуулсан гудамж. За энэ гудамж бол одоогоос 100 гаруй жилийн тэртээ бий болсон гудамж байгаа. За тэгээд одоо бас энэ ч ингээд хүмүүс жуулчд зориулсан янз янзын үйлчлэгээ явуулахаас гадна за олон тооны Франц нарийн боовны дэлгүүрүүд бас энд байдаг гэсэн. За тэрийг бид нар одоо үзэхээ явж байна. За тэгээд та бүхэн надтай хамт энэ хотын төвийн гудамжаараа зугаалаад за энэ Батамбаг хотын одоо архитектур болсон энэ соёлыг шингээсэн гудамжаар хамтдаа алхна гэдэгт итгэж байна.
Чим ингээд олон гудамжнуудтай юм байна. Нилээ явлаа. За энэ дотор бол ерөөсөө бүх төрлийн дэлгүүрүүд байна. За ресторан, хоолны газрууд. За ерөнхийдөө бол одоо 100 жилийн өмнөх Франц стилийн барилгууд байд юм. За нэг онц гойд юм алгаа. Одоо ингээд бүгдээрээ ингээд хотынхоо нөгөө хэсгээр явж үзцгээе. За тус хотын Псахат гэдэг зах нь өглөө 6 цагаас эхэлж ажилладаг. За зах бол мэдээж хотын хамгийн оршин суугчдын хувьд хэрэгтэй бөгөөд за ерөнхийдөө бол ариун цэврийн хувьд бол жоохон эвгүй үнэртэй, цэвэрхэн биш гэж үзнэ. За энд бол өдөр болгон хотын эргэн тойронд амьдардаг цогтоос өглөө бүр шинэ хүнс авчирд юм байна. За Камбоч нь хөдөө аж ахуйн орн бөгөөд түүний эдийн засаг нь хөдөө аж ахуйн салбартаа суурилдаг. За нийт хүн амын 80 орчим хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг гэж үздэг. За Бангкокгийн зах дотор явж шүү үзэгчтэй. За энэ дотор одоо мах зах ногоо бүх юм ингээд нэг дороо байж идэм байна. Энэ гахаа мах болтой юм аа. Гахаа мах. Энэ салбарын хувьд бол цаан будаа, наргил модны үр, чихрийн нишинг, каучук, хөвөн, банан зэргийг газар нутгийнхаа ерөнхийдөө 20 гаруй хувь дээр тариалж байдаг. За Камбожийн аж үйлдвэрийн чухал салбар бол мэдээж загасчлал. За танилсат нүрийн ус бол үүнд гол үүргийг гүйцэтгэдэг. За мэдээж мал аж ахуйн эдийн засагтнаас чухал үүрэг гүйцэтгэдэг. За хүнсний хувьд бол энэ зах дээр 1 кг махыг $2.5. За 10 ширхэг гүндгийг $1. За жимсийг одоо 1 кг нь $0.5. За далайн гаралтай хавч зэрэг одоо мах бол $7. За нутгийн амьд дахиа бүтнээрээ $1 гэдэг юм байна. За энд Камбож улсад үйлдвэрлэсэн бараа жишээ нь шорт подволк гэдэг чанарын хувьд тиймхэн бараа $1-аас эхлэн худалдаалагддаг юм байна. За мөн их бараа нь Хятад, Тайланд улсаас ирдэг юм байна. За Хятад, Тайландаас ирсэн бараа нь бол нэлээд Камбож бараанаас жоох үнэтэй. За ер нь Камбож улсад бүх бараа бүтээгдэхүүний үн $1-аас эхэлдэг гэхэд хэлцдэггүй. За ер нь бол гадны жуулчдын хувьд дэлхийн хамгийн хямд өртөгтэй улсын нэг боловч за нутгийн ард түмний хувьд $80-аас $100 дундад цалин болохоор мэдээж амьдралын түвшин доогуур гэж хэлж болно. За энэ зах дээр бол бүх бараа ажил үйлчилгээ $1 худалдаалагддаг гэж хэлж болно. За алт мөнгө, үн тэдэл болон эрдэнийн чулуу, жижиг хоолны кафе, үсчин, маникюр, педикюр, за тэр чатгаа оёдл гэх мэт одоо бүгд $1 байдаг. За алтын хувьд бол 999 сарцтай 1 г алт нь $51. За эрдэнийн чулууны үн нь бол хэмжээнээс хамаарат янз янз байд юм байна. За хэрвээ та өсчинд үсээ угаалгаж тайруулахад бол за мөн маникюр, педикюр хийлгэхэд ердөө $5 юм байна. За захиалгаар даашинч бас ойдог юм байна. За гоёлын даашинч нэлээд сайн ойсон харагдаж байсан шүү. Ингээд юм асуухаар мэдлэхээр айгүй гоё инээгээл ерөнхийдөө энэ хай ихмэр хүмүүсийн энэ сайхан замд нь би бүр дурлцаад байгаа шүү дээ. Hello. За энэ чинь ингээд даашинцуудыг бол ингээд дор нь оёод моёод хүмүүст ингээд үйлчлдэг юм шиг байна. За энэ зах дотор ерөөсө хүний хар нүднээс бос бүхэн байна оо. За зах дотор ингээд өсчин байна. За тэгээд бүх төрлийн дангуунууд байна. Ер нь ингээд бүхнүүд нь Азийн бүх орнуудад ингээд нэг холдсон байдаг шүү дээ. Яг л тийм стилтэй. Гэтэ ер нь бол Гонконг гэнтрийг бодож яахан их хамаагүй юм байна ер нь бол. Одоо энэ жишээд цаг завсар байж байна. Цаг завсар. За энэ ингээд ахны дангуу байж жишээтэй шуухаа. Nó chơi Nó rồi. ai mới chưa có hú hú anh ai mới chưa có hú hú anh đã muốn không bằng mong thông nên đã đây mà tao lăng cái nhà này chả cua nhá nè nhiều $1. $1680 гинэ. Нэг юм өргөн богоовч $1680 гинэ.
За энд ингээд зах дотроо хоолны газрууд нь байж байна. За одоо энд хоолны жижиг газрууд нэлээд байт юм байна энэ зах дээр. За ерөнхийдөө гихмэрүүд өдөрт багаар 8 удаа хоолдог гэж байна. За ихэвчлэн цагаан будаа, загас, ногоогоор хоолдог юм байна. Дахиад шарсан багтаа харагдаж байна. Ийш гарч байгаа гэж басан тэр нэг үндснийх нь хоолыг нэг өнөөдөр ингээд аяллаа эхэлж байна. Энэ ямар ч гоё. Бүрн ингээд найгаад өдөржингөө явж бүр амар өлсөд ядраад Айлан гадагшсан байна. за ингээд метрогоор явж байна. Та бүхэн энэ иргэн тойрны байгалыг харж байгаа. Надтай хамт явж үзээрэй. За баярлалаа. Миний Айсан Менгэн хот. Үнэхээр гайхалтай хот байна. Надтай зүг байгаараа. Миний айсан мянган хот